Сайн байцгаана уу? Өнөөдөр 8 дугаар анги өнцөг дүрс байгуулалт гэсэн бүлгийн бүдгэр олон өнцгтийн дотоод ба гадаад өнцөг гэсэн хичээлийг үзнэ. Өнөөдрийн хувьд зөвхөн бүдгэр олон өнцгтийн дотоод өнцгийн тухай судална. За тэгээд энэний зүй тогтолцоог болох дадлага ажил энэ заавар энд байна. За энэ дадлага ажлыг хийснээр бид бүдгэр n өнцгтийн бүх дотоод өнцгийн нийлбэр нь n-ээс асах нь 2-ыг үржих нь 180 градус гэж энэ зүй тогтолцоог болох юм аа. За үүнээс өмнө тэгэхээр бид 7 дугаар ангида гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус байдаг гэдгийг ингээ үзсэн байгаа. За тэгээд энд дадлага ажил хийн. За энэ дадлага ажиллагаанд бид ингээд энэ яг наривчлсан орчны юугээр яг та нар өөрснөө гардаж бие дааж хийх ийм чанараар хийж байгаа учраас 1-2 градусын зөрүү энд гарнаа хүүхдүүдээ. Өөрөөр хэлбэл нийлбэр маань 180 градусаас их юм уу бага гарна. За ингээд энэ гурвалжны энэ орон өнцгийг хөндлөө. За гурвалжны орон өнцгийг цагийн зүүнний өнцгийг нь цагийн зүүнний эсрэг сумаар зааж дүрсэлдэг. За энэ орон өнцг ингээд 135 градус гэж хэмжигдлээ. За гурвалжны нөгөө орон өнцгийг хэмжээ. Тэгээд өмнөх хэмжилтээр энэ маань жоохон алдаатай гарсан. 180 градус гарах ёстой хэмжилт маань. За энийг би 30 градус гэж өмнөх хэмжилтээр хэмжсэн юм байна. Одоо бол энийг 30 биш юм байна. Энд чинь 28 градус юм. Өнөөдрийн хэмжилтээр. За өнөөдрийн хэмжилтийн 30-ыг арилгалаа. Энэ бол 28 градус шүү. За тэгээд энэ өнцгийг нь энэ дотор нь бичнэ. Гадаа нь бичихгүй. Улаанаар чинь өнөөдрийн бичгэлэл. За өнцгийг цагийн зүүнний эсрэг энэ сумаар дүрсэлж зурдаг байгаа. Одоо энэ гурвалжны 3 дахь хорог хэмжээ. 3 дахь хорог хэмжээ. За чи өнцөг хэмжигчдийн дурын гурвалжин зураад өнцөг хэмжигчээр яг ингэж хэмжих юм а гэдгийг зориуд хийж байгаа. Тэр програм дээр ингэж хэмжиж болно. Гагцхүү энэ сургалтыг үзснээр чи өөрөө яг бие дааж хэрхэн яаж өнцгийг хэмжихийг ажиглан. За тэгээд энэ хоёроо ороо бас нийлээгүй юм байна шүү. За ингээд тэр өнцөг хэмжигчийнхаа ороог энэ цэгийг нь ороо дээр нь тохируулаад ингээд хэмжлээ. За энэ болох дээр 19 градус юм байна. Тэгэхээр энэ удаагийн хэмжилт бас их нарийн хэмжилт боллоо гэж ойлголоо. За энийхийг энэ ногоо өнгөөр нь бичиж 19 градус. Ингээд гурвалжныхаа 3 ороог A, B, C-гээр тэмдэглэсэн. За тэгээд энэ 3-ын нийлбэр нь 180 градус байх ёстой. Саяны заснараа ингээд бичих юм болно. Ийм боллоо шүү дээ. Өнцөг А-гийн оронд 28 градус нэмэх нь 135 градус. Энэ нь болохоор 19 градус. За ийм боллоо. За энэ хоёрыг нэмэхлээр хэд юм бэ гэхлээр тэнцүү 135 градус дээр нэмэх нь за 7 ингээд 30 47 градус байна. За ингээд нэмэхлээр 182 градус. За 2 градусын илүүгээр хэмжлээ. Төрөн 3 градус. Тэгэхээр энэ 2 градус бол бидний алдаа байгаа. Тэгэхээр хэмжилтийг хамгийн багадаа 5 удаа хийх ёстой. Тэр 5 удаагийн дунджаар авдаг. Ингээ ерөнхийдөө энэ A, B, C, D гэсэн гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус гэдгийг ингээд олоод тогтоочлоо. Одоо тэгвэл үндсэн сэдв рүүгээ оръё. За энд нэг дурын ийм олон өнцгүүд зурчихсан байгаа. За энэ өнцгүүдэд дугаарлалчих. Энэ өнцөг 1, өнцөг 2, өнцгийг ингэж тэмдэглэдэг шүү дээ. Өнцөг 3, өнцөг 4, өнцөг 5, энэ өнцөг 6, өнцөг 7, өнцөг 8,
өнцөг 9, энд өнцөг 10 боллоо. За тэгээ энд номон дээр нь болохоор нөгөө энэ дотроо дурын энцэг аваад дөршүүд үүсгэр гэсэн байгаа. Багш нь бол одоо яасан гэхээр энэ нэгдүгээр өнцгөөс ахуулаад ингээд гурвалжин үүсгэх замаар явъя гэж бодсон. За тэгэхээр эхнийхт бол бид нарт А, О, Б гэсэн энэ гурвалжин үүссэн. Нэгдүгээр гурвалжин. За энэ гурвалжны хувьд дотоод өнцгүүдийн нийлбэр нь 180 градус байгаа. Нэг ороогоос гарсан диагонал бол 1, үүссэн дүрсийн тоо бол гурвалжин A, B, O-гийн хувьд. За ийм болсон. Тэний дотоод өнцгийн нийлбэр 180 градус байгаа. За дараа нь энэ ороогоос мөн 2 дахь диагонал татъя. За энийг С цэг дээр авчлаа. За тэр арай хүрсэнгүү. За С цэг дээр очихлоор энд гурвалжин сая юу үүссэн бэ гэхлээр О, Б, С гэсэн гурвалжин үүссэн. Тэгээ энэ хоёр нэмсэн. Энэ хоёр гурвалжиг хооронд нэмсэн. Ингээр 4 өнцгт үүссэн. Юу гэж үүссэн гэхлээр О, А, B, C гэсэн 4 өнцгт үүссэн. Тэгэхээр энд өнцгийн тоо 4 болоод ирнэ. За 4 болоод ирэхлээр өнцгийг хэрхэн яаж авах юм бэ гэж эхний гурвалжных ойлгомжтой байсан учраас багш нь тэрийг бичээгүй. За энэ гурвалжны хувьд энэний нэгдүгээр өнцөг нь энэ хэсэг бол. Нэгдүгээр өнцөг, энэ хоёрдугаар өнцөг, энэ гуравдугаар өнцөг, энэ дөрөвдүгээр өнцөг бол. За тэгээд хоёр гурвалжин байгаа учраас 180 градус дээр 180 градусыг нэмээд 360 градус болсон. Үүсэх гурвалжны дүрсийн тоо 2 болсон байна. Одоо мөн дахиад дараагийн гурвалжныг үүсгэе. За энэ би энэгээр зурчлаа. Энэ. За ийм боллоо. За энд ямар гурвалж үүссэн гэхээр энэ дээр мөн ялгаа авахгүй нэмэх нь гурвалжин D, O, C гэсэн гурвалж үүссэн. За энд 5 өнцөг болсон. Тэгэхээр 1-р өнцөг, 2-р өнцөг, 3-р өнцөг. За 4-р өнцөг яах вэ гэхээр энэ хоёр нийлж 4-р өнцөг. Ингээд энэ 5-р өнцөг. Ингээд 5 өнцөгтэй болсон. 3 гурвалж үүссэн. За мөн л нэг гурвалжин нэмэгдсэн чинь 180 градусыг нэмээд 540 градус болсон. Одоо И цэгээс за энийг шууд зурчлаа ш. Ийм боллоо. За тэгвэл энэ дээр нэмэх нь гурвалжин И, О, Д болсон. За энд хэдэн өнцөгтэй болсон юм? 6 өнцөгтэй болсон юм. 6 өнцгөө тоолъё. За ингээд 1, 2, 3, 4, 5 байгаа. 5 дахь өнцөг энэ хоёр гурвал нийлбэр бол. 6 дахь өнцөг энд ирлээ. За мөн тэгэхээр 540 градус дээр 180 градусыг нэмэхлээр 720 градус гарлаа. За дараагийнх нь К ороогоос А цэг рүү татъя. За энийг яг диагонал гэж нэрлэдэг. Диагонал чиг эсрэг талын ороонуудыг нэмэхийг хэлж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ дээр нэмэх нь ямар гурвалж нэм болов гэхээр О, И, К гэсэн гурвалж нэмэгдлээ. Өнцгүүдэд тоолъё. За өнцгүүд тоолох дээр 1, 2, 3, 4, 5. За 6 дугаар өнцөг энэ хоёрын нийлбэр болно. 7 дугаар өнцөг нь болсон. За. Ингээд 7 өнцгтэй. За 720 градусаар нэмэгдсэн гурвалжны дотоод өнцгийн нийлбэрийг нэмэхээр энэ К энд ямар дүрс үүсчихэд байгаа вэ гэхээр энд чи одоо яг энэ 7 дээр явж бүгд дээр тий. 7 дээр явхад энд ийм олон өнцөгт байгаа. К, О, А, Б, С, Д, И гэсэн ийм олон өнцөгт байна гэж ингэж ойлгоно. Одоо дараагийн үйлдэлийг хий. Л цэгээс мөн энэ О руу тат. За мөн дахин нэг гурвалж нэмэгдсэн. Өнцгийн тоо 8 болсон. Үүсэх гурвалжны тоо 6 болсон. 1, 2.
За энэ нэгт гурвалжин 2 3 4 5 6 гурвалжин болсон. Өнцгөө нэмэхлээр за ингээд энэ 6 дугаар өнцг хүртэл хэвээрээ 7 дугаар өнцг маань энэ хоёрын нийлбэр болно. За тэгээд 8 дахь өнцг энэ боллоо. За мөн л одоо 900 градус дээр нэг гурвалжин нэмэгдсэн учраас 180 градус боллоо. За дараагийнх нь одоо бүгдээрээ аль цэгээс авах вэ гэхлээр Z цэгээс авлаа. За Z цэгээс авсан энд ямар гурвалжин үүсвэ гэхлээр нэмэх нь энэ чинь хэдэн 8 одоо 9 өнцгтэй энэ дэр зураагүй юм биш үү багш нь. Энд нэмэх нь юу исэн бэ штэ. LOK гурвалжин нэмэх байсан байна. Энд гурвалжингийн мэргэжлээ гурвалжин одоо Z L O гэсэн гурвалжин. За ингээ 9 өнцгтэй болсон. Өнцгийн тоо 7 хүртэл хэвээрээ 8 дахь өнцгийн хоёрын нийлбэр болно. 9 дахь өнцг энэ болсон. За ингээд энэгээр тавлагдаад дараа нь 10 дахь өнцг ирнэ. За 10 дахь өнцг ирэхлээр энэ ямар гурвалжин нэмэх гэдэг юм гэхлээр одоо энэ дээр нэмэх нь Z Q O гэсэн энэ гурвалжин нэмэгдэнэ. За 10 дахь гурвалжин нэмэхлээр нийт 9 дахь өнцг маань энэ хоёрын нийлбэр болж ирнэ. Тэгээ 10 дахь өнцг нь энэ болж ирнэ. За тэгээд энэ орон өнцгөө багш нараас нэмэхгүй явдаг юм шүү дээ. Одоо ийм өнцг. За ингээд 9 дахь өнцгтэр энэ дээр 180 градусын үүссэн гурвалжны 180 градусыг нэмээд 1260 градус. Энэ 10 дахь дээр энэ дахиад энэ гурвалжны 180 градусыг нэмээд 1440 градус болж байна. За одоо эндээсээ бид сурах учраас энэ зүй тогтлыг олох гэж байна. За ингээд зүй тогтлыг олохдоо ерөөсөө бид нар аль хоёр мөрийн хувь зүй тогтлыг олох гэхээр энэ өнцгийн тоо гэсэн энэ нэгдүгээр мөр. За хоёрдугаарх нь энэ дотор үүссэн гурвалжны тоо гэсэн энэ хоёр хүснэгтэй хувьд зүй тогтлыг харъя. Энд ингээд зүй тогтлоо харлаа. За за энэ хоёрын зөрүүг харахаар энэ ийм байна. Энд 3 байхад энд 2 байна. 4 байхад 2, 5 байхад 3, 6 байхад 4, 7 байхад 5, 8 байхад 6, 9 байхад 7, 10 байхад 8 байна. Тэгвэл энэ өнцгийн тоог энд n үсгээр энд тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр энд n байна. Энэ үүссэн гурвалжны тоог олохын тулд n-ээс хасах нь 2 гэсэн ийм зүй тогтол гараад ирж байна. За тэгээд энд үүссэн энэ өнцөг хэдтэй тэнцвэн гэхлээр энд 1 байх 180 байсан, 2 байхад 360 градус. Тэгэхээр 360 гэдэг чинь гурвалжны тоог 180 градусаар үржүүлсэн. Энд мөн ялгаа авахгүй гурвалжны тоог 180 градусаар үржүүлсэн. Гэтэл гурвалжны тоо маань дээд өнцгийн маань энэ 180 градус. Тэгэхээр 180-ыг 4-өөр үржүүлэхээр 720 гарна. За ийм зүй тогтолтойгоор бид нар ингээд нөгөө бэлэн томьёо гэд ингээ хараад идэх хүүхдүүдээ. Тэгэхээр бүх юм дандаа зүй тогтолтой байгалийн хуулийн дагуу байна. Ингээд 720 градус. Ингээд бид нар гүдгэр олон өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэрийг олох томьёог амжилттай гаргаж чадлаа. За ингээд чи өөрөө бие даагаад энэ юуг шалгаараа тэгээд гүдгэр олон өнцгтийн хэлбэр үр дүнд нөлөөлөх үү гэсэн хэлбэр гэсэн байгаа шүү. За энийг дараагийн хичээл дээр ярья. Тэгээд манай сувгийг